За бүр хуучин хүмүүсийн мэддгэр бол нөгөө оюутан энтер гэл. Тэр чинь бүгдээрээ яг commercial дуунууд тахгүй. Тэгэхээр нөгөө commercial дуугаар анх гарч ирж исэн гэсэн үг. Тэгээ яг тэр өөрөө ингээд одоо захиалгын дуу гэсэн. Одоо чинь оюутан гэдэг дуу чинь Монгол Улсын их сургуулийн сүлд дуу хийх гээд би ч өөрөө Монгол Улсын их сургууль сурж байсан шүү дээ. Тэгээд одоо би тэр үе чинь ингээд клипний мөнгө байхгүй гаццсан. Дуу хийх гээд ямар ч мөнгө байхгүй. Яаж одоо ингээд дуу хийх үү? Яах вэ гэд байжсэн бохгүй. Тэгээд тэндээс юм сүлд дууны санаа орж ирээд тэгээд тэндээс ингээд зардлын даанаа гэж байгаа байхгүй. Дууны одоо зардлыг даачна гэдэг чинь шинэ ингэж дуу хийж байгаа хүний хувьд тэгээд шинэ юм гарах боломж болцоо бүрдчихнэ л гэсэн үг шүү дээ. Тэнгүү тэн дээр нь ингээд ямар нэг байдлаар commercial болохоос үр арга байгаагүй. Commercial гэдэг нь ингээд маш олон хүн бүх төрлийн л одоо сонирхолтой хүн таарахаар юм хийгээд байгаа шүү дээ. Тэгээд тэгж хийснээсээ үүдээд дараа нь бас дахиад ингээд захиалгын дуу орж ирээд тэгээд тэр нь одоо намайг ингээд яг энэ дуу хийгээд амьдрах боломжинд хүргэсэн сонголт байхгүй. Би тэр үедээ үгүй би ийм дуу хийхгүй би яг underground дуу хийнэ ч юм уу эсвэл би яг ийм амьдрал дуулмаар байна гэсэн л бол яг өнөөдөр яг энэ ч байхгүй. Магадгүй арай өөр зэг тийм өөр газар байхаа бах. Тэгээ энэ бүхэн яг ерөөсө тэр үеийн сонголтоос хамааралтай. Тэгээ зарим зүйл яг хүний яг одоо яг хүссэн шиг бол байдгүй. Тэгтээ тэрэнд нь дасан зохицох юм бол ёстой юм байлээ гэж юу бодож байгаа. Тэгээ бас энэ бол одоо шинээр дуу хийж байгаа хүмүүс ч гэсэн тулгарх асуудал та. Яг зөвхөн өөрийнхөө жанр өөрийнхөө одоо би ийм тайптай хүн би ийм гээл тэгэл тэрийгүүрээ явдаг хүмүүс гэж бас байгаа. Тэгхгүйгээр ингээд бас өөрийнхөө хүсээгүй ч гэсэндээ хэрэгтэй юм хийгээд явж байгаа хүмүүс байгаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.